Сайн уу, бүгдээрээ сайн уу? Тэр гоё мейкапын бүтээгдэхүүнөө задлаа. За энэ болохоор ямар бүтээгдэхүүн бэ гэхээр өмнө нь бас нэг юм бичлэг хийжсэн. Oh my нэндэ али би хараадах юм. Хятадын алдартай нур будалтын бүтээгдэхүүнүүд үнэхээр гоё байдаг. Тэрнээс хоошоо өөр шинэ бүтээгдэхүүнүүдийг туршиж үзээгүй байж байгаа. Сүүлд би энэ Flower Nose-ийн тэнийг авсан бохгүй. Тэгэд энэ тэнийг аваад бүр амар гоё, үнэхээр гоё байгаадсан бохгүй. Гаралт бүтэц эднэрээ сайн байгаад байсан. Өмнө нь бол Flower Nose-ийг флашыг нь авчихсан. Тэгээ тийм болохоор дахиад гинт айгу дотроос ингээ аазгаа хөдлөөд баахан юм захиалчлаа. Амар чихэнд бас юм бэ. Ер нь бол юм 7 ширхэг юм байна. 7 ширхэг юм захиалсан. Тэгээ аль болох бас нөгөө өмнө нь авчихсан брэндүүдээс авахгүй байх хичээсэн. Өөр брэндээс гэх юм уу. Тэгээд бүгдээрээ онгойлгож үзье. Амар олноор нь бүтээгдэхүүн захиалаад онгойлгож үзэх гэсэн айгу гоё яагаад гэдэг. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор Josie. За эднэрийг бол үнэхээр буруу дуудаж магадгүй ш. Би одоо нөгөө сайн мэдгүй учраас. Гэтэ энэ бол алдартай л да. Гэтэ яаж дуудахыг мэддэггүй. Нөгөө амар байнга хэрэгэлдэг биш, сонирхдаг биш учраас мэдгүй байгаа дээ. Нөгөө хоёр тасарч ирсэн байхгүй. Тэгээд хайрцагнаас нь гаргачаад өнөр нэг юмс гоё. Хайрцагтай нь байж байгаа залуу гоё юм биш тэгэж жагаад. Тэгээд энийг ингээ онгорхоор өгцэн. Тэгээд эднэрийг аль болох би үнэн дүнгуудыг бас тэгээд бичиж оруулахыг хичээе. 8 юм захиасан байна. Тэгээд 8 юм захиалаа нийтдээ нэг 200 эдэн мянга болов болжсэн. Та-да! Вау! Oh my god! Даал юм ягаа аль эсвэл шаргал өнгийн хайлайтер гэдэг чинь. Тэгээд заримдаа нэг гоё сонин содон бичлэг хийх гэхээр ийм цэнхэр өнгийн хайлайтер надад дутаад байдаг аахгүй юу. Тэгээд сонирхолтой санагдаад би ийм цэнхэр хайлайтер згсэн. Хар та. Вау. Хар та. Вау. Айгуу тийм металлик маягийн, металл дуу маягийн юм байна. Нүүрэн дээр би тэгээ нөгөө нүрээ тал будцсан эднэрийг бас туршиж үзэх гээд. Нөгөө өвлийн нэг тийм гоё будалтууд байгаад идэв штэ, нэг тийм цасаа хөмхөн шиг харагдуулдаг. Тиймэрхүү гоё өрмөц будалтан дээр бол айгуу гоё л харагдах юм байна. Тэгээ савлгаан мавлгаан ч бас ямар ч янзын юм битээ тий. Вау. Металл маягийн гялалзалт харагддаг. Түүнээс бол нэг юм glowy гялалзалт бол харагддаггүй юм байна. Тэгэхээр яг 10 оноос үнэлэвэл 10-аас 7. Энэ нүдний доотлын хөхрөлт өөс ив хамт дарчдаг флаш гээд. Энэ бүр амар алдартай болж байсан. Тэгээд бүр надад Aruka ихч бас нэг ин згсэн. Нэг нь болохоор өөр тавсан, нэг нь Aruka ихч згсэн баггүй юу? Энийг бүр амар догдолж байна. Тэгсэн чинь хардаа энэ хайрцаг доторны амар хөөрх юм байна нэрдаа. Надаа. Sponge юм байна тий. Sponge байна. Хятадын юунууд бас хамгийн хөөрхөн нь ингээд юм авангууд хажууд нь айгүй хөрх юм бэлэгнүүд зөндөө өгд юм байлаа. Бас энэ тэр хятадын бүтээгдэхүүний бичлэг дээр бас айгүй хөрх бэлэгнүүд гарч ирээдсэн. Энэ хардаа тийм ээ. Голоос. Гэтэ энэ ямар гоё. Сана ямар гоё гэлдсэн юм бэ? Сана амар гоё юм цэнхэр саатай. Зия. Энэ болохоор хамгийн алдартай өнгөн байсан. 048 юм байна заяа. Энд тэ яаж ингэж нөгөө шингэнээсээ яадаг юм бол ингэж дарах хэвтэй юм болов? Гоочих хэвтэй юм болов? Гоочих хэвтэй юм байна. Ингэж гоож болох. Вау. Ийм өнгөтэй. Арчиж чад бүр доор нь явж үзье гэж бодоод байна. Яа тэгвэл энэ нөгөө хамгийн гол нь юу яадаг гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө нүдний хөхрөлт дардаг, консилер маягаар ашигладаг. Тийм болохоор би энэ талаа ингээ арчижээ. Ингээд бүр айгүй ахиухан шиг түрхээд тэгээд ийм консилер маягаар ашиглаад байсан баггүй юу? За одоо харцгаая. Сүртэй бол дарахгүй байна. Одоо энэ дээр нэмээд одоо
кремээ түрхэх юм шиг байгаа. Кремээ түрхэд үзье. Блашийг бодох юм бол жоох юм консилер маягийн суурьтай гэх юм уу? Ингэж цайвартаж яга харагдах гэдэг. Зүгээр ягаан биш. Одоо пигмент нь гэх юм уу? Тэгээ энэс бас дахиад арай өөр цайврыг нь хэрэглэж үзмээр санагдлаа. Энэ нь болохоор бас арай жоохон бордоо том санагдаж байна да. Яг юм консилер маягаар ашиглах. Бараандад гэх юм байна. Хөхрөлт амар дардаг гэдэг нь бол худлаа юм байна. Амар бол дарахгүй байна. Яг хөхрөлт маань бол байгаад л байна гэсэн үг. Блаш гэдэг утгаар нь авч үзэх юм бол холил кремтэйгээ зууралдаад тэгээ дээрэс нь ингээд халтар болчиход байдаг байхгүй юу? Им юунам блашнууд, им шингэн блашнууд халтар болох гээд байдаг. Тэгсэн чинь энэ болохоор ерөөсөө тэхгүй айгүй гоё пигменттэйгээр яг нэг газар ингээд гоё тарагдчихдээ юм байна. Rare-ийн одоо нөгөө им тосон блашийг хэрэглэж байгаа байхгүй юу? Шингэн блашийг тэгэнгүүт Rare бол одоо миний өмнө хэрэглэж байснуудаас хамгийн дайжгүй хамгийн одоо тэгж халтартаж уусгагддаггүй юм заяа. Тэгсэн чинь энэ болохоор бүр Rare-с илүү юу яд юм байна. Им халтардахгүйгээр нэг түрхэгцэн газар айгүй гоё тарагдчих тийм ээ. Тэг тийм амар сайн дарахгүйс учраас би 10-аас 5 оноо өглөө. Одоо next юу задлах вэ? Одоо highlighter биш ээ. Гэрэл задлаа. Дараалалаараа яваад байна. Гэрэл цагсан. Тэгээд цагаан биш, шаргал биш, би бүр юм ягаан гэрэл цагсан. Тэгээд ер нь бол нөгөө доюун будалтан дээр гэрэл бол бүр амар чухал байдаг. Highlighter биш үү манайха гэрэл. Өмнөх бичлэгэн дээрээ нөгөө Flortig-ийн бас нэг юм захиалжсэн юм. Юу захиалжлаа? Тэр бас сандгүй. Ямар ч хэлээс нэг юм захиалжсэн. Ингэж харагдаж байна. Зя та хэдэд харагдаж байна уу? Би энтлийнхээгаа тавьчлаа. Бүтээгдэхүүнүүдээ сонгож авбал зүгээр санагдсан. Яг гэрэл гэдэг утгаараа шүү. юм байна. Гаралт нь бол сайн. Ер нь л нөгөө Judy Doll байдаг гэрэлтэй төстэй. Гэхдээ ягаан дуу төрлийн бодолтой тэн дээрээ хослуулж ирээд яг юм ягаан гэрэл тавих юм бол аюу гоё харагддаг юм билээ. 9 оноо өглөө энд. Зя одоо бүгдээр дараачих юм зүйл юм бол аюу хөнгөн маадах юм. Химбэ юу вэ? Юу вэ нэ за. Оо, Judy Doll. Өсөө юм нөгөө барзаасан сормосны бодолт гэж хэлэх үү юу гэх юм муухай юм хоорондоо юм барьцаалтсан. Тим сормостой явна гэдэг бол байж боломгүй зүйл болсон. Хүмүүс аягүй гоё сормосоо гоё боддог болсон, гоё сормос наадаг болсон. Тэгээд тэрний хажуугаар сормосоо гоё будахын тулд тэр сормосны будаг нөр өсөхгүй байж бүр илүү голдсон байлээ. Би бол ингээд бас хүмүүс будаад ирсэн ч аягүй мэдгдсэн. Тэгээд ийм төмөр ийм сормосны будаг им өсгөө. Энэ сая айгүй хүнд байгаа гэсэн чинь ялцгүй юм төмрөн болохоор тийм л юм байна л да. Тэгээ яаж ч утсан хар ухаанаар бодох юм бол энэ чинь юм нүү дотроо юм өсгөө, самгүй. Тийм болохоор төмрөн учраас яг юм хооронд нь барьцалтууш наалдуулахгүй гэдгийг бол толгоонд яаж утсан хар ухаанаар бодвол тийм штэ. Тэгээд үнэхээр хоорондоо наалдахгүй байна. Би доотлоо бодож үзлээ. Сормосыг нэг тийм зузаан болгоод нэг амар муухай болгочдөг штэ юм. Аалдсан хөл шиг юм тэхгүй байгаад байна. Тийм болохоор би 10-аас ямар ч 9 оноо өглөө энийг бол айгүй эднэр бол зүгээр ингээд айгүй туршилтын маягаар авчаад ч гэсэн энийг болохоор илүү амьдралд ойр бүтээгдэхүүн гэж бодож авсан гэх юм уу. Ууттай юм байгаад байна. Би энэ уутнаас нь хараад ер нь бол тэр юм байна да гэд мэдчихлээ. Гэтэ нэрийг нь сайн мэдэхгүй. Чин бүр TikTok за тэгээд Red Note гэд бүгдийг нь ухчаагаад за сүүлийн үед аль нь од байна вэ? Танад тэ аль нь илүү гоё байгаад байна вэ? За нүдний будаг гэвэл яг аль нь вэ гэд бүр айгүй хайж агаад судалгааны үндсэн дээр бас яасан. Ерөөсөө шууд за тэрийг авчиж ингээд тэгдэггүй. Гэхдээ ороод захиалах юм бол бас зүгээр юм хулхайрн зардаг газар бас зөндөө байдаг шүү манайха. Тийм болохоор маш сайн судлаарай. Яг оригинал яг зүгээр мөн үү гэдгийг энэ захиалахаас өмнө мэддэггүй байсан брэнд заяа. Тэгээ зүгээр л нөгөө нэг хамгийн гоё уруулын бодог глосс юу вэ гэд хайсан чинь энэ аягүй гарч ирээд тэгээд захиалсан учраас би бас бүр сайн бол мэддэггүй байгаа даа. Зүгээр судалгааны үндсэн дээр л гарчсан. Энэ бол аягүй алцхар юм байлээ. Вау. Та нар энэ өнгийг нь харж байна уу? Гэлэлцэж байгаа энэ өнгийг нь
Oh my god. Ингээд хутгасан чинь хутгаад жоох ингээд эргүүлээд гаргасан чинь юу болчлоо. За би эднэрийг аягүй гоё зургийг аваад гоё оруулчихсан. За манайхаа гоё оруулнаа. Захиалсан юмд орч дандаа цэнхэр саатай цэнхэрлэг юмнууд захиалсан юм байна. Тэгээд нөгөө глоссных нь өнгөн саана доторх саана цэнхэр өнгөтэй өвлийн хүн шиг харагдаж байна. Тинт маягийн юм нэмж өгөөд тэгээд дээрэс нь глосс маягаар будаж өгвөл зүгээр юм шиг байна. Тэгэхгүй бол яг дангаар нь явбал зүгээр л имцэг ингээд доор нь суур тавьчаад тэгээ ардаас нь саа явцсан чинь аюу гоё харагдаж байна. Тийм болохоор би 10-аас 7 оноо өглөө. Одоо бүгдээрээ дараачих нь. Энэ юу байгаад байна? Энэ бүр аюу гоё онголгот юм шиг. Вау. Дотор нь хараа бас ийм хөөрхөн жижигхэн спонж байна. Би нэг бор плаш надад ч яг ер нь их байхгүй байгаад байдаг байхгүй. Тийм болохоор яг гоё бороороо гардаг. Тэгээд энийг одоо тийм юм болов уу гэж бодож авсан. Энэ ямар амар юм гоё юм чамин амар юм лаг савлгатын. Гэтэ ямар жижиг юм бэ? Энэ хэдэн төгрөгнийх юм бэ манайхаа? Үй нэрэ жижиг нүү. Бүр яг гоё бороороо гардаг. Ийм плаш аягүй хайгаад байдаг хгүй нэг байдаггүй. Монголд бол бүр байхгүй заяа бэлнээр. Тосон мөртлөө нэг тийм бас зуурах гад байдаг плаш байдаг шүү дээ. Тийм бас биш байгаа даа. Яг тэр хоёрын дундах гэхээр бүтцэн нь бол аягүй таалагдаж байна. Хитрхээ бас шингэнүүд чи ингээд юу яагаад байдаг хгүй сайн тараагдахгүй алгуулчод байдаг. 30,000 юм биш. Энэ дотроо бүр хамгийн үнэтэй нь байгаад байвал яг уу. Миний захиалсан юмнууд дотроос бүтцэн таалагдаж байна. Өнгө нь бас дөхөж чинь. Гэтэ бүр яг миний хүсэж байгаа, миний яг амар хүсэж байдаг бор бол бас биш байгаад байна. Тийм учраас би 9.5 оноо өглөө. Тэгээд жижигхэн мэдээж ямар үнэтэй юм тий 30,000. Болохоор их гоё нүдний тэн. За бас нүдний тэн дотроос л хайлаа штэ бас. За танаад ялна гоё ямар гоё нүдний тэн байгаад байна бэ гэд. За энийг бас нэг тийм Cheer Yep гэдэг брэнд заяа. Ороо би яасан бэ гэхээр ингэж нөгөө нэг дотроо савтай. Тэгээд ийм нөгөө нэг ширхэг тэнэрэ байдаг. Тэгээд энэ дотор нь хийдэг ийм ямыг сонгож авсан. Зя тэгээд ийм маш олон өнгөний сонголтууд байгаа заяа. Бүр маш олон. Тэгээд би өөрөө сонгож жогоод тэр дотроос 4 өнгийн эхний ээлжинд би сонгоод үзээгээд гэтээ тэр дотроо тэр 4 өнг маань маш юм саатай. Зя энэ ардаа ингэж гачиж гин унах үе дээ. Ийм цэмах юм. Ингэ сорон цэцэгт юм ингэ таа. Вау. Ингээ соронц юм цэнхэрсаа дахиад цэнхэрөнг яана би цэнхрийн гачигдалд орсон байсан юм шүү. Зя тэгээ би ингээ гарн дээр ямарчсан түргээд үзсэн. Тэгээд гоё зургаар оруулчих. Нүдэн дээрээ тавьсан чинь бүр гоё харагдчих. Вау. Тарагдахгүй л дээ. Ямар амар сав вэ? Зя тэгээд ингээ бүтээгдэхүүнүүд маань дууслаа. Нүдэн дээрээ тавьсан чинь бүр гоё харагдчих байна. Тэгээд ихэвчлэн ер нь бол 70-аас дээш хөвтэй л штэ. Амар одоо нөгөө аваад сэтгэл гонсоосон юм ерөөсөй байхгүй. Дандаа л гоё байлаа. Тэгээд айгүй сонирхолтой энэ өнгөний савлгаа амар гоё анхаардаг болсон юм ээ тий. Гарцмарц бол бүр үнэхээр гоё юм. Бүр солонгос бүтээгдэхүүнээс илүү сайн гарцтай байна. Чигүүн өнгөөсөө сүүлийн үед хятад бүтээгдэхүүнүүд бол бүр маш хурдцтай өсөж байгаа, маш хурдцтай шинжлэгдэж байгаа. Энэ сав баглаа бодол дээрэс нь гарц гэд бүх юм дээр нь амар сайн гарч байгаа. Солонгос будуунуудыг бол бүр гүцэж байгаа гэж болно. Жил хардталтай ийм лаг савлгаатай. Тэгснээ гарц нь амарлаа. Тэгсэн солонгос будганд бол яг ийм металл ийм юутай одоо ийм саатай будаг бол нэг бэлгүй сүүлд нэг гарч исэн нэг брэнд. Тэрийг бас сонирхоод байгаа юм. Түүнээс бол тэрнээс бусад брэндүүд нь болохоор ингээд яг л нэг юм нэгийн хэв яваад байгаа. Тэгээд хятад бүтээгдэхүүнүүд сонирхоод байсан юм. Тэгээ сая дахиад аваад бүр ингээд үнэхээр тэрийг баталгаажууллаа. Хятад бүтээгдэхүүн манайхаа бүр үнэхээр хурдцтай өсөж байгаа юм биш үү?
Бичлэг маань таалагдсан бол лайка дараарай, subscribe бас дараарай манайхаа. Тэгээд бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай.